За сайн байна уу? Би хотод төрж өссөн хүн байна. Хөдөө амьдраад 1 жил болж байна. Хөдөө орон нутгаар, сумуудаар аялаж байх хугацаанд би хөдөөний хүмүүс хот руу их тэмүүлэх болсон гэж олж мэдлээ. Яагаад хот руу их тэмүүлээд байна вэ гэсэн чинь тэдгээр хүмүүс ажилгүйдэлд орсон юм байна. Тэгээд орлогогүй учраас хотод очиж ажил хийж мөнгө олж ин ганцхан хотоос л мөнгө олох боломжтой гэж бодсон байна. Хотод очисон хөдөөний хүмүүс бол маш хүнд байдалд ордог гэдгийг бол би мэдж байгаа. Яагаад гэвэл манайх хотод нийтийн байр ажилуулдаг байгаа. Хотод ирсэн хөдөөний хүмүүс ад үзэгддэг. Тэгээд тэнд очиж хад үзэгдэж байхаар түүхийн эдэ боловсруулах арга хэмжээ авъя гэж би бодлоо. Хоньны ноосоо ашиглаад бүтээгдэхүүн болгоод гадагшаа экспортлж болно, хот руу зарж болно. Тэгээд энэ дээр бол хятад руу ноос маш их хэмжээгээр борлогдож байгаа тухай мэдээлэл байна. Ингээд том савлаад маш ихээр нь манай хоньны нооснууд Хятад, Итали, янз бүрийн улсууд руу явж байгаа гэж байна. 2000 төгрөг гэдэг маань нэг хэлнэ. Тэгээ хоньныхоо ноосыг гэж машинд авчаад ноосоо бэлтгэх арга энэ хүн зааж байна. Ноос эхлээд угаадаг юм байна. Ноосыг угаагаад шалзам халуун усаар угаагаад тэгээд тусгай бодисоор угаагаад үнэрийг арилгаад 2 удаа угаадаг юм байна. Би болохоор угаалгын машинаар угаах санаа бол сэтсэн байгаа. Ямар аргаар угаах санаа бол YouTube дээр байгаа. Тэгээ энэ хүү самыг бол 400-аас сая 2,800 хооронд зарагддаг худалдаж аваад угаасан сайхан цэвэрхэн ноосоо ингэж самнаад дараа нь энэ төхөөрөмжөөр энэ ээрэгч гэдэг төхөөрөмжөөр самсан ноосоо ээрдэг юм байна. Самсан ноосоо ээрээд утас болгож гаргаж ирнэ. Нэхмэлийн утас шиг ингэж гарч ирдэг юм байна. Тэгээд энэ гоблин хийдэг энэ машиныг бол машин гэх юм уу юу гэх юм. Энэ зүйлийг бол модоор өөртөө хийх боломжтой юм байна. Тэгээд гараар хийсэн бүтээлэг, ор хүнжлийн бүтээлэг ч юм уу ханд дүлгдэг ийм бүтээгдэхүүнүүд айгүй үнэтэй борлогддог байгаа. Гадаад хүмүүс их худалдаж авдаг. Хотынхан бас авна их дулаахан нөмөр нөөлөгтэй. Тэгээд энэ Украин хүмүүс өөртөө ингэж гэрээрээ хийдэг энэ аргыг би судалсан юм аа YouTube дээр байлаа. Тэгээ Монгол өөртөөхөө хээг оруулаад хийж болох юм байна гэж олж бодсон. Тэгээд манай энэ хүүхдүүд охидууд хөдөөнөө өөртөө үлдээд илүү гэр бариад хөдөөний малчид өөртөө хувийн үйлдвэртэй гэр гар аргаар хийдэг энэ үйлдвэртэй байхыг бол уриалж байна. Охид залуусаа хот руу битгий орооч. Хот битгий гараа. Хотод бол хүмүүс замаа алдчих байгаа шүү. Хөдөөнөө үлдээд үйлдвэрлэлээ өөртөө эрхэлцгээе.